Сэмцamo Apply сургалт сурчлын төгс эрхлэн төлөөлж би хижүүгийн бодлого болон бодолтод. За хижүүгийн 2020 оны 2 дугаар эшлэлт шинжлэх ухаан физик бодлого 4-ийн А юм байна те. Бодлого 4 гэсэн чинь болохоор за дараагийн яхаа А, Б, С, Д, Е, Ф гэсэн 6 асуулт байгаа юм шүү дээ. 6 асуултанд хариулаарай гэж А гэх нь болохоор нэг юм E master Q зэнэгтэй, E master Q зэнэгтэй цахилгаан статистикийн бодлого юм шиг шүү дээ тийм үү. За яасан бэ гэсэн чинь болохоор хоёр урт нь L байх дамжуулагдаггүй хөнгөн утасны хоёр үзүүрт гинэ. Тэгэхээр болохоор цэнгүүднийхээ нэг нь Q нөгөөт нь том Q нөгөөт нь жижиг Q байлаа гэхэд энэ утасны дагуу цэнэггүй дамжаад яхин адилхан болно энэ гэж байхгүй маань тийм үү. Утас маань өөрөө цахилгаан дамжуулдаггүй юм байна. Адилхан L урттай юм байна. Тэгээд carry гэхэр чинь болохоор юу штэ хөнгөн утасны массыг бол тооцох шаардлагагүй маань тийм үү. За хоёр шиг масс M-ийг A болон B аль дээр нь тавьчаад тэгснэ цэнэг нь Q нь болохоор тэгээс их юм байна те. А нөгөө Q нь том Q нь болохоор жижиг Q-ээс их гэснээр дахиад тэгээс их Q тийм үү. Тэгэхээр энэ том Q жижиг Q хоёулаа ээг цэнэгүүд юм байна тийм үү. За хоёуланд нь цэнэг өгөөд тэнгуүтээ ижил цэгээс дүүжилсэн чин зургт үзүүлсний дагуу босоо тэнхлэгтээ өдөө үүсгээд тогтчлоо гинэ. За босоо тэнхлэг нь шүү дээ. Босоо тэнхлэгтээ эндээ шигэж өдөө үүсгэнсгээ тогтчлоо. Уул нь хоёулын адилхан эндээс унжуулж үзсэн юм байна л та. Гэсэн чинь ижлэн зэнгүүд байгаа чинь бие биенээ түлхээд те. Тэнгүүд ийм хоёр цэг дээр ирээд тэгээд инсерт ороод тогтчих гинэ. Тэгээд яхаа колоны хоёулын тогтмолыг нь K gie. За тэгээд хүний хүчний ордголын хэмжээг нь G gie. За хүний хүч бас байгаа юм байна тэгвэл. Тэгээд юу асуусан бэ гэж Q хэлнэ вэ? Том Q гэж нэг байгаа шүү дээ. Тэр зэн хэлмээ л. За зүгээр юу юм. Энэ доошгоо хэмжээ яваа. Энэ доошгоо хэмжээ яваа. За тэр зүгээр юм юу вэ? Хүндийн хүчний хэлж дээ. Гравитацийн таталцал доошгоо хэмжээ яваа гэж. Өөр юу байгаа юм гэхээр болохоор нөгөө колоны хэлгаа тийм үү. За би FC гэдэг тавьчих колон юм чинь те. FC тэнцүү за ингэж бичиж болж байгаа. K Q хуваах нь R квадрат гэж бичиж байгаа. Нэг нь болохоор Q зэнхтэй байна. Нөгөөд нь болохоор том Q зэнхтэй байна. K нь болохоор энэ одоо хоёулын маань тогтмол нь байгаа тийм үү. Тэгмүүдээ R гэдэг маань болохоор хоёр цэнгийн маань энэ хооронд татсан R гэж аваад R квадратын ямаралтай байна. За эсвэл болохоор энийг хугаан 4pi epsilon 0 гэж бичиж байгаа шүү. Q хуваах нь R квадрат. За 4 бол ойлгомжтой. Pi гэдэг нэг 314 маань байгаа тийм үү тэрэгний тоо. Тэгээ epsilon 0 гэдэг нь болохоор epsilon 0 нь зүгээр нэг тогтмолтой юм. Энэ epsilon нь болохоор агаар болон вакуум дээр нэг тэгээ тухайн орчноос хамаарат хэрвээ одоо энийг яхаа усан дотор ингээд живүүлжлээ энэ төр болоод явах юм бол энэ тоног нөөцлөлтөө юм шиг. Хэрвээ зүгээр яхаа агаар юм вакуум байгаа болохоор энэ тэр чигээр тогтмол тоонууд байна шүү дээ. Нийлээд ингээд зүгээр яхаа K гэж бичсэн ч болно. Баггүй. За манай болгон дөрөв бас K-аар нөхцөн байгаа юм чинь K-аар нэрлээ явчих те. K Q хуваах нь R квадрат. R чи энэ зай гэж шүү дээ. Тэгсэн чинь юу лээ? Би ингэж харж болох юм шүү. Энэ утасны урт өөрөө L байгаа. Ингээд энд 90 градустай энд өдөө өнцөг байгаа тийм үү. Тэгэхээр энэ зай гэдэг бол x гэчихэд юу вэ? Эсрэг орших каттыгаа гипноздаа хуваахаар синус өдөө гарч ирэх хэвээр. X гэдэг бол тэгвэл яах нь L синус өдөө байх юм байна. Тэгээд бид нар чинь болохоор R гэдэг чинь ийм зай шүү дээ. 2x зай авах гэдэг байхгүй юу? R тэнцүү 2x тэнцүү гэдэг чинь бол 2L синус өдөө юм байна. Тэр би энэ дээр доотлолт нь болохоор 2L синус өдөө. Тэсний квадрат гэсэн шүү дээ. Гадуур нь том квадрат гэж тавьчих. За одоо их доошгоо хэмжээ үлдээж байгаа юм байна. Энэ F колоны хүч болохоор ижлэхэн зэнгүүд юм чи бие биенээ түлхэж те. Ийшээ түлхэж ажиллуулчихна. Тэгэнгүүт болохоор ийшээ түл утасны татах хүч гэж тарах юм тийм үү? Тэгээд тэнцвэр тогтох юм байна те. Ийшээ бас утасны татах хүч байх юм байна. Тэгж тэнцвэр тогтох юм байна гэсэн. Түүнээс зүг зүгээр байгаа би ийшээ хүчүүлжлээ гэх юм бол энэ хоёрын нийлбэр хүчээр ийшээ яваад өгөх ёстой шүү дээ тийм үү? Утас нь өдөөс нь яг адилхан хүчээр татж байгаа болохоор одоо тэнцвэр тогтцсон энэ дэр ингээд тогтож байгаа. Өөдөнчснээс адилхан те доошгоо хэмжээ ийшээ колон ийшээ утасны татах хүч гэж тэнцвэр татна гэсэн. За тэгээд яхаа хүчнүүдийн оронд болон зөөгөө нэг тэнцвэрийн хичээл зүгээр шүү дээ. Ийшээ утасны татах хүч байгаа. За доошгоо юу юм? EMG маань байгаа. Ийшээ нөгөө колоны хүч маань байгаа. Тэгэхээр би энийг ингээд зурчтэй. Ийшээ колоны хүч маань байгаа шүү. Доошгоо EMG маань байгаа шүү. Тэгэх юм бол дээшгээ энэ утасны татах хүч байгаа шүү гэж. Тэгэхээр утасны татах хүчийг би дээшгээ тавьчихад утас чинь ийшгээ өдөө өнцгсгсэн байгаа шүү тийм үү. Тэгэхээр энэ дээр бас дахиад өдөө өнцг гарч ирнэ гэсэн үг шүү тийм. За би одоо эндээс болохоор юу хийж болно? Яг нөгөө ийшгээ Т гэсэн урттай тийм гипностай. Тэнгүүтээ эндээ өдөө өнцгтэй энэ дээрээ EMG гэсэн каттай, энэ дээрээ FC гэсэн каттай гэж бод Т тэнцүү юу лээ?
Т синус өдөө тэнцүү гэж хаад эсрэг нь FC байх хэрэгтэй тийм үү? Т косинус өдөө гэж хаад налсан буюу хэмжээ байх хэрэгтэй. Тэгээ бичиж болно. Гэхдээ надаас хинч Т-г асуугаагүй шүү дээ. Утасны татахчны тухай ерөөсөө асуугаагүй юм чи би зүгээр тангас хэрэглэж байгаа. Тангас өдөө. Тангас гэдэг бол яхаа эсрэг уршиг каттайгаа налсан каттай хуваана. FC хуваах нь хэмжээ байх хэрэгтэй байна. Баггүй. FC гэдэг нь болохоор за яла KQQ гэж хаад хуваах нь 2L синус өдөөгийн квадрат гэдэгцсэн байгаа. Энийг хуваах нь mg гэдэг чинь тэнцүү яхаа KQQ за хуваах нь 4 ширхэг L-ийн квадрат синусын квадрат өдөө гэдэг чинь. Өдөө ингээд бодож шүү дээ. Үгжидэг нь яхаа нэгийг хуваах нь mg. mg ч юм болохоор хуваах нь гэтээ тавьж байгаа барийн хэслээд үржих болгочих тийм үү. Тэгэхээр энэ дэр бол тангас өдөө буюу яхаа синус өдөө хуваах нь косинус өдөө тийм. Тэнцүү нөгөө талд нь болохоор за KQQ хуваах нь 4L-ийн квадрат синус квадрат өдөө дахиад mtg-тэй гэж тэгснэ энэ q болуулах гэдэг байна шүү дээ тийм үү. Би энэ q-гээс бус юмнуудыг нөгөө шин гаргачих тий. Q тэнцүү гэж хагаад за 4L квадрат байгаа юм байна. Синус квадрат өдөө гэсэн чинь энэ дахиад синус өдөө гонч би нэгэд синус куб болгоод өччихдөг. Синус куб өдөө үрждэг нь mg байгаа. За доотлолт нь болохоор k бага q байгаа. Тэгснэ нөгөө косинус өдөө байгаа. 4L квадраттай. За нэмэлт юм байна харин 4mg L-ийн квадрат тэгснэ. Дээрээс синус кубтай дорог косинус өдөө шүү дээ. Дээрээс синус кубтай дорог косинус өдөө тэрийг хэлчихэж байна. 4mg L квадрат kq. Тэгэхээр энэ mg-ийг энэ дотор оруулаад авчихсан юм шүү дээ. 4mg L-ийн квадрат синус куб өдөө байгаа kq косинус өдөө. За 6 дахь нарийн юм байна. Үлээ. Энийг үтэй колоны хавлыг угаасан мэдчих хэвээр. Тэгээ колоны хавлыг олохдоо энэ дэр R-ыг ингэж бичиж боллоо гэсэн нэг юм хийлээ. Дараа нь болохоор хүчнүүд дээрээ яхаа гурвалжнаа зурж байгаа тий. Ингэж бичиж болох хэрэгтэй шүү дээ гэдгийг юм бичиж байгаа. Тангас өдөө энэ гутаа ингээл гараад ирлээ. Хэцүү бодлого болно биш үү тий. За гарч ирсэн өгнөл маань ийм өгнөд байна. Утас байсан. Тийм утастай цахилгаан дамжуулдаггүй. Тэгээ утасны үзүүрт ниймцнийг тавьж чаад унжуулсан чинь өдөө өнцөг үсгээд тэнцвэрт орсон. Тэгээ колоны хуулийн каган гэдэг ч юм байна тий. Нэвлэг юм байла. Баярлалаа. Дараа дахин уулзъя.